Дорнод аймаг 2014 оноос эхлэн тэмээдэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа лээ. Тэмээний тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх, таван хушуу мас үргийн бүтцийн уламжлалт зохицолтойг алдагдуулахгүй байх, ашиг шим чанарыг сайжруулах зорилготойгоор энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Булган сумынхан Тэмээн соёл 2019 өдрөлгийг зохион байгууллаа. Тус сумын хувьд 3 багийн 500 орчим малчин өрхтэй бөгөөд 400 гаруй тэмээг өнгөрсөн онд тоололжээ. Тэмээн соёл 2019 өдрөлгийг тус сумын Монгол улсын сайн малчин оюун сүрэнгийн санаачилгаар сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал баялаг бүтээгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм а. Аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаар тэмээ дэд хөтөлбөр батлагдаад энэ дэд хөтөлбөрийн хүрээнд бас бодлогын олон ажлууд хийгдсэн байдаг. За ботгоны урамшуул олгох мөн одоо энэ тэмээ соёлыг олон нийтэд түгээх энэ Монгол ёс заншлаа бас цааш нь залуу хойч үедээ бид одоо бас энэ түгээн дэлгэрүүлэх гээд олон ажлуудын нэг бол энэ тэмээ соёлын өдөрлөг. Тэгээд энэ арга хэмжээг сумандаа одоо бас энэ 19 оны ажлын анхдагч болгож манай Булган сум дээр зохион байгуулагдаж байна. Тэгээд тэмээ дэд хөтөлбөрийн хүрээнд бол манай Дорнод аймгийн тэмээ 6000 гаруй тэмээтэй одоогоор байна. За Булган сум бол нэг 500 орчим тэмээтэй байгаа. За удахгүй цагаава суманд аймгийн бас аврах шалгаруулах нь мөнгөн буйл гэдэг энэ тэмээн соёлын өдөрлөг зохион байгуулагдана. Энэ бүх сумдод оролцсон. Энэ арга хэмжээний бэлтгэл болгож манай Булган сум одоо анхдагчнууд ингэ зохион байгуулж байна. Энэгээр бол онцлогтой. Дараа нь Баян түмэн сум зохион байгуулагдана. 2 сарын дундуур Цагаава суманд энэ тэмээн соёлын өдөрлөг, аймгийн хэмжээний өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа. Тэгээд энэ арга хэмжээнд өнөөдөр бас Булган сумчууд маань одоо 3 баг болж ингэж оролцож байна. За энэ дөрөв бас манай аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, аймгийн секретарын хамгийн газар бас энэ бодлогоор дэмжиж аймгийн Алтан гац содонд хөгжим драмын театрын хамт олон бас энэ арга хэмжээнд оролцож байна. Энэ жил манай суманд одоо 606 одоо өрхүүд байгаа. Үүний одоо 500 гаруй өрх нь болгоод малчин өрх байгаа. Тэгээд энэ жил бид анх удаага Тэмээн соёл 2019 тэмцээний арга хэмжээг бол одоо шинэ оныхаа ихэнх зохион байгуулж байна. Тэгээд энэ жил бол мал сүрэг маань бол нэлээд өссөн. 174 мянган толгой мал тоологдсон байгаа. Өнгөрсөн жилээс 35 мянган малаар өссөн байгаа. Тэгээд энэ жил бас манай суманд мянгат малчин 15 төрсөн, шинээр төрсөн. Тэгээ энэ жил бас тэмээн соёл гэдэг энэ тэмээнийхээ одоо соёлыг ард иргэддээ одоо хүргэе. Тэмээ гэдэг энэ сайхан амьтныг одоо бид бахархъя гэдэг үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж манай багийн иргэд манаас идэвхтэй сайхан оролцож байгаа. Энэ арга хэмжээг зохион байгуулгаад манай Монгол улсын сайн малчин Гомбын оюун сүрэн ах маань бол ивент итгэж бидэнтэй хамтран зохион байгуулж байгаа. Тэгэл одоо оюун сүрэн ахтаа бас нийт Булган сумынхаа ард иргэдийн өмнөөс баярлж байгаагаа илэрхийлье. Энэ тэмээ соёлыг санаачлан үүсгэж тэмээний соёлыг түгээх гэж би энийг олон жил бодож явж өнөөдөр болгож байгаа. Тий би тэмээ суманда 30 гаруй жил малаа малж байна. 5 30 мал дээр нь. Тий. Тэмээ манайх суманда нэг 40 гаруй талгаа тэмээтэй. Сүүлийн үед манайхан тэмээгөө сайн өсгөж байгаа. Тий. Манай баг тэгэхэд нэг 5 6 хөрөг өрх айл байдаг. Зүүн багуудаар бол бас байдаг. За би яхаа тэмээн соёл хуучин уламжлалаараа тэр тэмээн тэр манайхан чи ачаа тэр нуруу ачаа гэж байдгүй. Тэмээн тэргээр л голсон доо. Тий тэгж л төлхөө хийхийг бодсон. Тэгээ унж эдлүүлэх залуучуудаа бас тэмээг малаа эдлэхэд нь бас тусдсан болох гэж л энийг хийж тий. Залуу малчид манайхан сүүлийн үе залууч яах шүү дээ. Манай хөдөөний талд тий. Тэмээн соёл 2019 өдрөлөх тус сумын 3 багийн 15 малчин өрхийн 3 хүсэг 120 тэмээтэйгээр оролцлоо. Тус суманд тэмээн соёл өдрөлгийг анхудаа зохион байгуулж байгаа бөгөөд өдөрлөгөөр Ганган ботогоо шилмэлинг, буур шалгаруулах, эмнэг тэмээ сургах, тэмээний уралдаан, буйл зорох, ногц зангидах зэрэг тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан юм а. За би аав дүүтэйгээ нийлж нэг 50 орчим тэмээ өсгөж байна да. Өнөөдөр бас энэ өдөрлөгийнхөө үеэр аймгийн тэргүүний ажлын цаалын дээр шагнагдсан мэт тийм их гентил юм боллоо. Баярлж. Хэдэн жил тэмээ юу? За ер нь 98 оноос анх мал дээр гарсан. Тэгээ тэрнээс хойш 20 гаруй жил малж байна. Тэмээг бол 10 жил малж байгаа. 3 4 оноос 7 он хүртэл туг нэгдлийн тэмээг 3 жил харсан. 100 гаруй тэмээ харж ирсэн.
Тэгээ одоо хувийнхаа малаа 5 төрөлдөөн өсгөөд байж байна. За одоо өөрөө 5 хүний бүрэлдэхүүнээр ирсэн. Тэгээ бүх тэмээ тэгэл ирсэн тий. 2 баг нийлээл. Юу танаа баг хичнээн тэмээтэй вэ? Хичнээн тэмээ танаа баг тийм байна. Тэгээ одоо бол 3 өрхийн тэмээл ирсэн. 100 гаруй тэмээ тий оролцохоор ирлээ. Тэгээ ахтагаа нийлээл цугл явж байгаа тий. Тэгээ ахтагаа цугл нэг 10 гаруй жил харж байна. 20 жил. Одоо ингээд юмд ороход одоо энэ тэмээ баяр хэдл уунж идлэхэд сахгуулаад манайхнаа саадгуугаас хойш тэгээд уунж идлээд одоо тий онлог эдлэгээд тий тэнд л эргэлэн. Хөлгөө малгаанда. танаас өмнө гэхэд тэмээгээр нүүдийг айл ирэн байна уу? Тэгээд ойр зургийн тэрэг мэрэгэн аваад явах ойл байгаа. За өнөөдөр бол 2 дугаар агаас манайх 5 малчин залуу баг болж одоо 12 цагаан тэмээтэй нэг хөрөн бууртай ингээд энэ тэмцээнд оролцож байна. За манайх бол энэ тэмцээний гол зорилго бол тэмээн сүргээ тоог нь одоо өсгсөн тэмээн сүргээ өрөө очтой хожим тэмээний өв соёлыг одоо өвлүүлэх зорилготойгоор гол тэмцээн зохион байгуулж байгаа. Тэгээд энэ тэмцээнд бид нар бол гол зорилго нь болонгот одоо 2005 2006 9 онд манай Эрдэнэтийн цагаан муурал хөдөөж хүн газраас зохион байгуулсан тэмцээнд бол алтан медаль урьжсэн. Тэр тэмээний үр төлөө ингээд одоо энэ 12 цагаан тэмээгээр ингээд онцлогтойгоор оролцож байгаа маа төлөө үр шимийн үзнэх. Одоо манайх бол тэмээгээр бол яг 10 тэмээтэй тий аавын 10 тэмээ гэдгийг манай нэг нутгийн нуух юм бол тэмээгээ бүрдүүлээд одоо нийтээ нэг одоо 10 жил тэмээ өсгөж байгаа ингээд нэг 70 тэмээтэй яг нэг тийм тэмээ сүргүй болчиход байгаа. Тэгээд нэгэнд сүргүй байсан болохоор одоо энийг ингээд бэлгшээгээд одоо бид нар нэг байг үрдэж орж байгаа байна. Арга хэмжээний сайхан бүр тэмцээнд Тэмээдэд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2014 онд Дорнод аймгийн хэмжээнд 4635 толгой тэмээ байсан бол 2017 оны жилийн эцээр 5579 толгой болж өссөн байна. Харин өнгөрсөн 2018 оны хувьд Дорнод аймаг 6063 тэмээ тоглуулж тэмээгэх сүрлэг амьтны тоо толгой өдрөөс өдөрт өсөж байна. за өсгөө